Мөнх туяа ясны идээд өрөвслийн ховор төрлийн хорт хавдраар өвдөжээ. Турки Истанбул хотод игэмний хатуу хавдраа хүнд мэс засалд орсон байна. Гисэн идэж хүний биед байдаггүй илүү яс дахин ургаж 2 дахь удаага Туркид хаалганд орох шаардлагатай юм. За 16 настай охины амь насыг аврахад 40 сая төгрөг хэрэгтэй тул Монгол түмнээсээ тусламжийн гараа сунхыг хүссэн байна. Мөнх туяаг бага ангийн сурагч байгаас нь хүний биед байдаггүй илүү яс биеийнх нь бүх хэсэгт ургажээ. Илүү гарсан яс болгоныг нь түүж Монголдо 5 удаа хагалгаанд орсон байна. Гэвч хамгийн сүүлд игмэн дээр гарсан илүү яс нь хортой хавдар гих оншийг баталжээ. Артерийн судасанд ойрхон тул Монголд хагалгаанд ороход хүндрэлтэй, тиймээс Туркид хагалгаанд орсон байна. Гэвч дахин хагалгаанд орох зайлшгүй шаардлага үүсжээ. 11 сард би тавтаа хагалгаанд явах гэж байгаа. Намайг идэвхтэй тусал дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Хэрвээ би идэх юм бол нийгэмдээ хэрэгцээтэй, улстай хэрэгцээтэй хүн болохыг хүсэж мөрөөддөг. Тусал дэмжиж чадварлаа. Одоо цавны хоорондоо яс бол зөндөө байгаа. Тэгээ жижиг будааны шиг цацсан. Тэр маань удах юм бол юу болно? Одоо хавдар болно гэдэг. Тэгээд дахиад үргэлжлүүлэхгүй болохын тулд бид нар ямар ч гэсэн их даргамж авч байгаа. Ер нь 3 наснаас нь авахгүй л хөвчлөлтсөн. 3 наснаас манай хүүхдүүд мэддэгдэж эхэлсэн юм аа. Эхний удаа хагалгаанд ороход 58 сая төгрөг шаардлагатай болж сайхан сэтгэлд хүмүүсийн ачаар хандив цуглаж хорт хавдраа авахулжээ. Гэсэн ч илүү яс дахин ургаж одоо хоргүй хавдраа авахулахад нийтдээ 70 сая төгрөг хэрэгтэй болсон байна. Мөн л сайхан сэтгэлд хүмүүсийн дэмээр 30 сая төгрөг цуглуулж чадсан байна. Харин одоо 16 настай охины амь насыг аврахад 40 сая төгрөг шаардлагатай байна. Хамгийн гол нь 2 дахь удаагийн энэ хагалгаанд орж хоргүй хавдраа авахулбал охины бие бүрэн идэгрэх боломжтой гэдгийг Туркийн эмчнэр хэлсэн байна.